Зүүн аймагуудад малын гоцхаалтар шүлхийн өвчин гараад 2 сар орчмын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар Хинтийн аймагуудад шүлхийн өвчний халдвар болсон маш шинээр бүртгэгдэлгүй 17 хонсон бол Дундгой аймгийн Далан жаргалан суманд дахин шүлхийн өвчин дэгдсэн байна. Гэвч одоо энэ зүүн хоёр аймаг дээр цаашаа мэдээлэлтэй боловч өнөө өглөөний байдлаар ихэд Дорногов аймгийн Далан жаргалан суманд 8 өхөр одоо өчигдрийн байдлаар нэмж одоо өвчний шин тэмдэг илэрч өвчлсөн учраас энийг бол одоо зориудаар устгасан байна. Тэгэхээр энэ бол бас нэг шүлхийн нэмийн хугацаа ингээ наашилж явсан. Дахиад одоо Дорноговд бол Далан жаргалан гэхээр Далан жаргалан айраг гэл аймаг руу сайн шантрууч гэдэг юм. Энэ хэлбэр чиг зөвхтэй бол одоо болоогүй байна гэдгийг бас үнэн бодитоор нь хэлэх ёстой. Шинээр шүлхий дэгдсэн Дундгой аймгийн Далан жаргалан сумын малд шүлхийгээ сэргийлэх вакцин тарьсан байсан ч дархлаа тогтоогүй байсан учраас ийхүү өвчний халдварыг авсан гэлээ. Одоо яг тэр чинь хэрвээ ямар нэгэн хэлбэрээр нөгөө малын одоо тэр юуны шүлхийн вакцин бүрэн хүрээгүй тэрний үйлчлэх хугацаанд одоо болсон асуудал болж шít. Хоёр дахь вакцины хоорондох энэ асуудал болж байна.